За сайн байцгаана өрхөм үзэгчтэй. Манай Монгол Өхийн хөгжлийн төлөө нэвтрүүлгийн 2 дахь дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараар бид Монгол Өх хөгжиж байна уу гэдэг асуудлыг ярих юм аа. Монгол Өх хөгжиж байгаа эсэх тухай асуудлыг ярихын тулд эхлээд Монгол Өх гэдэг асуудлаа тодорхойлох шаардлагатай байгаа. За одоо хүртэл бол манайд бүх Монгол Өх гэж яриад тэр дунд одоо бүхний барилдааныг ойлгож байгаа мó, барилдаг хүний ойлгож байгаа мó гэдэг нь тодорхойгүй явж ирсэн. За Монголын үндэсний өх холбоо бол аливаа асуудлыг хөндөختөө аль болох шинжлэх ухааны аргаар хандахыг эрхэм болгодог. Энэ асуудал ч гэсэн шинжлэх ухааны аргаар хандна гэж бодож байна. За хоёрдугаарт нь бол манай нийт нэвтрүүлэг бол бүгд бодит баримтан дээр тулгуурлан явна. Энэ хоёр одоо тулгуур зарчмаа бол бид бүх нэвтрүүлэгтээ баримтлана гэж одоо үзэгчдэд хэлье. За ингээд Монгол өх гэдэг ойлголтыг Монголын үндэсний өх холбоо хэрхэн тодорхойлон авч үзэж байгаа талаар дэд тэргүүн Данзан таныг ярихыг хүсэж байна. За манай монголчууд бид бүх гэж ярихаараа барилдаанач ойлгоод, өөрөөр хэлбэл спортооч ойлгоод, барилддаг хүмүүсээ ч ойлгодог. Тэгтэл энд бол Монгол бүх гэдэг бүх хүн гэдэг ийм хоёр тусдаа ойлголт байдаа гэдгийг манай тэргүүн нэмдэрж 90 оны эхнээс л одоо ярьж эхэлсэн юм байна. За ингээд 2010 оны 6 сард бүх сонинд Монгол өх гэдэг ойлголтыг тодорхойлох нь гэдэг өгүүлэл бичиж нийтлүүлсэн. За энэ бол онлын чанартай сэтгэлгээний юм бүтээл байгаа юм. Тэгэхээр Монгол өх гэдэг ойлголтыг бид бол нэмтэр тэргүүний том ялж байгаагаар ийм одоо бүтцтэй байх юмаа гэж. Монгол өх гэдэг энэ ойлголт байна. Энэ бол барилдаан бүхчүүд түүнийг холбодог дүрм журам, барилдааныг зохион байгуулдаг баг, барилдааныг үздэг сонирхогчд гэсэн ийм 5 бүрэлдэхүүн хэсэг элементтэй юм байна гэж. За тэгээд зохион байгуулах баг нь бол удирдлагын баг, жагдгийн баг, үзэгчтэн дотроо бол шинтэн үзэгч, сонирхогч гэсэн ийм 2 хэсгээс хуваагдах юм байна гэж. Ийм одоо бүрэлдэхүүний 5 хэсэгтэй юм а гэдэг энэ ойлголтыг гаргаж ирсэн нь бол чухал ачаал бүгдтэй зүйл болсон. Ингээд би одоо барилдаан гэж юм юу хэлэх үү? Бүх гэж юм юу хэлэх вэ гэдгийг тусад нь товчхон ярий. Хүндрэлтэн балар эртний цагаас өөрийнхөө бяр хүчээр одоо хоолгон олж идэж амин зогоодог байх цагт, араатан жигүүртэнтэй тулалдаж байх цагт нэгэн хэсэг хүмүүс дийлдээд одоо бэртэж гэмтэж байхад нэгэн хэсэг нь бол араатан жигүүртнийг ялж дийлээд амьд үлдэхээр орохгүй тэдгэрийг барьж авч чадаж агнаж чаддаг байсан. Зэр зэвсэггүй байсан шүү дээ. Ийм усудаа бол бат бэх хүмүүс гэж монгол хүмүүс нэрлэдэг байсан. Ингэж зэр зэвсэгтэй болсон хойно ингэж биеийн хүчээр араатан жигүүртэнтэй ноцолдох биш болоод ирэх үед бусдаас шилгарсан тэр хүчтэй бяртай эрчүүдэн хооронд нь хүчийн үзэс сордог ийм цэнгэн үүссэн байна. Энийг бол дэлхийн улс орн болгон нэрлээд барилдаан гэж нэрлээд өөр нэр өгсөн. Монголчууд бол Монгол өх гэдэг нэр өгсөн, Япончууд Сума өх гэдэг нэр өгсөн, Солонгочууд Ширим гэдэг нэр өгсөн гэх мэтээр. Ингээд барилдаан гэдэг зүйл бол Монгол өх гэдгийн ангадагч гол ойлголт нь мөн байна. За хэдийгээр барилдаан байлаач гэсэн хүчтэн эрсүүд байхгүй юм бол түүгээр барилдахгүй байхгүй. Тийм учраас бүхчүүд бол энэ барилдаан гэдэг ойлголтын бас нэг чухал хэсэг нь мөн одоо гол хэсэг нь мөн байна. За цааш нь хэрвээ барилдаан байгаад бүх байхад тэр хоёрыг холбож өгч барилдааны уралдаан тэмцээн болгодог юм нь бол дүрм журам байх ёстой. Яасныг ялсан, яасныг дийлсэн, яасныг аясан гэж үзэхгүй гэдгийг тухайн орнууд барилдааныхаа дүрмэнд янз янзаар заасан байна. Манайх бол хэн нэгнийх нь өвдөг, толгой, дохой, их үеийн аль нэг хэсэг төрүүлж газарцныг унсанд юм уу? Унсан тооцноо гэж байхад Солонгосын Японы Сума хөхд бол дэвжээний захад гიშгэх гарын үзүүр одоо дэвжээнд хүрэхийг унсан тооцноо гэх жишээтэй. Ийм дүрм журмгүйэр бол олонний сонирхлыг татсан уралдаан тэмцээн болж чадахгүй, цогц бүрэн болж чадахгүй юм байна. За ингээд энэ 3 байлаа гэхэд энийг удирдан зохион байгуулдаг баг хэрэгтэй юм байна. Тийм барилдаан тэдэн цагт тэнд болно гэдгийг зохион байгуулж удирдах байдаг. Удирдлагын баг гэдэг нь бол одоо энэ удирдлагын баг. Өөрөөр хэлбэл өнөөгийн загвар дээр бол Монголын үндэсний бүхий холбоо ахын манай жишээн дээр бол барилдааны хуваарийг гаргаад, зарыг гаргаад, байм иргэний асуудлыг шийдээд бүх менежментийг хийгээд явж байдаг. Менежментийн баг, удирдлагын баг.
За яг барилдааны талбай дээр бүхий өргөн дотор зохион байгуулахад ажилладаг хүмүүс нь бол жаяг дэгийн багийнхан. Засуулууд нь байж байна, хөлийн цэцүүд нь байж байна, гарын даанар нь байж байна. Ингээд энэ хэд тайлбарлагч нь байна, эмч нь байна. Энэ хэд бол хүмүүс нийлээд бүрдүүлээд нөгөө зохиосон дүрм журмын дагуу нөгөө бөхчүүдээ нөгөө барилдаанаараа барилдуулна гэсэн үг. За цааш нь барилдааныг одоо бүрдүүлж байгаа бас нэг том чухал хүчин зүйл элемент нь бол бүх үзэгч сонирхогч байгаа юм. За үүнийг бол манай нямдаж тэргүүн бол энэ дотроос хамгийн гол нь юм шүү гэж онцлоод байгаа юм. Хэрвээ барилдаан байдаг, бүх байдаг, дүрм журм байдаг, зохион байгуулагч байдаг байхад ухаандан бүхий өргөн дотор үзэгчгүй байх юм бол энэ барилдаан биш. Зөв тэмцээний бэлтгэл болж хувирна. Үзэгчтэй байж ич үзэгч бол нэг хэсгийн дэмждэг, нөгөө нэг хэсгийн дэмждэг. Ингээд бол үзэгчийн уухад бөхчүүдэд урам зориг өгч, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж байна. Нөгөө талаас нь үзэгчд гэдэг бол бүхийг цааш нь бүхийн спортыг цааш нь хөгжүүлэх эдийн засгийн сууринцыг бүрдүүлж өгч байдаг. Байн мөрийг нь олгож өгч байдаг. Сэтгэлийн цэнгэл таашаал дэлснийхэн хариуд байн мөрийг нь өгдөг гэсэн. Билетээр тасалбараар орж ирж бүхэлж байна гэдэг бол ийм одоо зүйлээ. Ингэхээр Монгол бүх гэдэг ийм ойлголт маань барилдаан бүх дүрм журм зохион байгуулах баг үзэгч сонирхогч гэсэн ийм одоо 5 хэсгээс бүрдэж байна. За үзэг сонирхогч бол дотроо 2 хуваагдаад байна. Одоо бид ажиглалт тодорхой байна. Шинтэн үзэгч гэдэг бол яг барилдаан болж байгаа газараа ирж биеэрээ үздэг хүмүүсийг тэгж нэрлэж байна. Монгол бүх өргөөнд ирээд үздэг, аймагуудын биеийн төрийн орлонгуудад бүхийг биеэрээ ирж үздэг гэсэн хүмүүс байна. За мөн барилдааныг ерөнхийд нь сонирхдаг, зурагтаар гарч явбал үздэг, ном сонингоос үздэг, сайтаас үздэг. Энэ хүмүүс бол сонирхогчд. Ийм ус байна. За тэгээд цааш нь задлаар нарийн ярих юм бол сонирхогч дотор бол дэмжигчд гэдэг нь гарч ирнэ. Бүхэд бол бие сэтгэлээ зориулдаг, мөнгө төгрөгөө хандвалдаг, өгдөг, тэтгдэг, ивэн тэтгдэг, хүчүүдийг цалинжуулдаг ингээд ийм улсууд гарч ирнэ. За ингэж Монгол бүх гэдэг ойлголтыг нь 5 одоо салшгүй бүрэлдэхүүн хэсэгтэй юм гэдэг тодорхойлсон нь бол 2 чухал ач холбогдолтой байгаа юм. Нэгдүгээрт бүхийн тухай ямар нэгэн асуудлыг Монгол бүхийн тухай ямар нэгэн асуудлыг ямар нэгэн хурал зөвлөгөөнөөр ярихад энэ бөхчүүд болоод зохион байгуулах багийнхныг заавал бөхчүүд зохион байгуулах баг үзэгчдийн төлөөллийг заавал байлцуулах ёстой. Тэгж байж хинхнийхээ эрх шиг хохироогүй шийдвэр гаргана. Тэгэхгүй юм бол дандаа бөхчүүд уралдчих юм бол за бүхийн билет нь одоо 100 мянган төгрөг байна гэж шийдчихнэ. Тэгэхээр тэр барилдааныг үзэх сонирхох хүн олдоо болж байна. Инхээр Монгол бүх цаашаа амлин хөгжиж чадахгүй болчихно. Ийм учраас энэ эрхшгүүдийг тэнцүү байлгах авч үзэх ёстой. Ийм нэг чухал ач холбогдол. Хоёрдугаар чухал ач холбогдол бол бүхийн барилдааны дүрмэнд ямар нэгэн өөрчлөлт оруулах тухай асуудал ярьж болно. Тэр үед бүхийн эрхшгийг хэтэрхий бариул үзэгч охирно, үзэгчийн эрхшиг хэтэрхий бариул өгчүүд охирно. Ийм учраас одоо ийм 2 чухал ач холбогдолтой ийм ойлголтыг 2010 оны 6 сард тодорхойлсон юм аа. За Монгол бүхийг бол ийм одоо 5 элементтэй ойлголт байна гэж тодорхойлж байгаа юм. Тэгэхээр Монгол бүхийг хөгжиж өв, эсэх хөгжиж өв, Монгол бүхийг яаж хөгжүүлэх вэ гэх мэт асуудлыг ярихад бол энэ 5 элементээр түшиглэж ярина. За юуны өмнө бол энэ одоо 5 элемент ихнийх бол барилдаан байна. За барилдаан одоо хэрхэн хөгжсөн үү? Барилдаа ямар төвшөнтэй байгаа талаар одоо бөхчүүдийнхээ ярьсан яриаг сонирхъё. За ер нь Монгол бүх бол хөгжлийг одоо нэлээд дээд шатанд орж ирж байна шүү дээ. Бидний үед бол заалдаг сан 32 барилдаг, 64 барилдаг. Тэгэхэд бол тэгээд ер нь бол хэдэн хүн л байдаг байсан шүү дээ. Одоо бол тэгээд хамгийн багадаа 256. Тэгээд ер нь бол тэгээд залуу бөхчүүдийн тэнд барилдаа болоход 128 бол одоо барилдах байсан биш шүү дээ. 256-ыг цагийн дотор. Тэгээд хамгийн багадаа бол 512 бөхтэй залуучууд барилдаж байна. Ингээ үзэхэд бол үндэсний бүх үнэхээр олонний анхаарлын төвд орлоо. Нэлээд дээгүүр анхаарал татгахад боллоо. Монгол бүхий хөгжлийг хөгжил бол өндөр түвшиндээ явж байна гэж бөхчүүд болон бүх сонирхогч нар бол ярьдаг. За энэ илэрхсэн нь болохоор бөхчүүдийн одоо барилдах сонирхолтой болсон тоо түүнээс гадна барилдааны одоо чанар тэргээрээс Монгол бүхий хөгжил явж байгаа гэж үздэг. За манай үндэсний бүх одоо Монголын энэ үндэсний спорт бүх бол одоо ер нь хөгжиж байгаа. Тэгээд дэлхийн дээд амжилт Гинсийн номонд хүртэл одоо бүртгүүлээд байгаа. Тэгээд
одоо олон төрлийн бөхөр одоо бас хүмүүсийг барилуулж гэж нийтийн Монгол бүх одоо Сумын зай аймаг зэрэг улс аймаг тэгээ мөн Монгол туурхтан, утгаа дуурсан бизнес гэд олон төрлийн барилдаанууд барилдуулж одоо ард түмнийг баясгуул, цэнгүүлж одоо сайхан барилдаан өргөх зохион байгуулж байгаа. За ингээд би Цогтбаатар нарийн бичгийн даргаыг энэ үндэсний бүхий барилдааны шинжилт төвлөлтийн талаар яриач гэж хүсэж байна. За өнөөдөр Монгол хөгжиж байна уу гэдэг асуудал бол бас яригдж байна л да. Тэгэхээр бол гарцаа байхгүй хөгжиж байгаа. Тэрний гол илэрхийл нь бол хамгийн эхлээд бол би тоон илэрхийл ярьж болох юм. Тэгэхээр Монгол бүхийн нэр хүндийг өсгснөөр бол үндэсний бүхөр гичээлэгчдийн тоо өслөө. За бүхийн барилдаанд оролцогчдын тоо өслөө. За жишээлбэл би бол одоо 88 онд оюутан болж хотод орж ирэхэд барилдаа алгасалгүй үздэг юм оюутан байлаа би. Тэгэхэд бол 16 бүх, заримдаа бол 12 бүхч барилдан. Тэгээ сүүлийн 4 бүхийн нөгөө сэтгэл ханамж авахгүй болохоор тойргоор барилдуулна. За тэгээ яг цагаан сараар бол 128 бүх хүрдэг байсан баг. Бусад барилдаанд бол 32, 64, 48 бүх барилддаг. Иймэрхүү маягтай л байсан. Тэгээ барилдаан бол яг одоо намайг оюутан байхад бол спортын дуурданд, оршоол нийгэмлэгийн зааланд, хөдөлмөр нийгэмлэгийн зааланд, хүч нийгэмлэгийн зааланд гэх мэтээр ийм барилдаанууд болдог байлаа. Тэгээ энд бол одоо шишээ татхад энэ Мөнгөн Арслангийн Монгол бүхийн цадиг гэдэг энэ номонд бол 1980 оноос хойш барилдаануудыг өөрөө одоо оролцож барилдсан бүх барилдаануудаа тэмдэглэсэн тэмдэглэл байгаа. Тэгэхээр энд бол одоо жишээ нь 1980 оны 1 сарын 6-нд спортын дуурданд барилдаан болоход 48 бүх барилдсан. Тэгээд Баян мөнх аварга төрүүлж мөнгө арслал үзүүлсэн гэдэг. Ингээд энэ бол одоо бүгчүүдийн барилдааны тоон жишээлбэл энд байж байна. Тэгээ 32, 64. За энд бол ингээл ихэвчлэн 32 бүх. За хаяа нэг 64 бүх барилдсан байх жишээд. За ур чадвар өссөн тухайд бол одоо бүгчүүд ингээл одоо Монгол их VCD гэдэг баримт кино гаргасан. Тэгээ тэн дээр бүгчүүдийн барилдж байгаа энэ тохойсгол одоо хөлд нь ороход тэрийг яаж хамгаалах арга мэдэхгүй л одоо өргүүлээл унж байгаа юм төрсийг хараад одоо өнөөгийн бүгчүүд бол гайхаж байна шүү дээ. Тэгээд эндээсээ бол хамгаалалт талга гэдэг юм. Тэгээ одоо бол нийслэл Улаанбаатар хотод бүх бүгчүүд төвлөрөөд тэгээ одоо бүхийн сургуулиуд нээгдээд ингээд энэ бүгчүүдийн ур чадвар бол аманд гарч ирж байгаа залуу хөхөөс нөхсүүлэл одоо өөртөөгөө тарсан авар гарслангуудтай мэхийг хариулаад ачтай ч ингэж барилдаж байгаа бол энэ Монгол бүхий хөгжлөө гэж ингэж бодож байна. За тэгээд хоёрдугаарт бол Монголын үндэсний бүхий холбоо байгуулагдаад маш олон төрлийн шинэ хэлбэрийн барилдаануудыг бий болгосон. За улсын цолгүй хүчүүдийн барилдаан байна. Энэ бол одоо 1972 онд бүхийн засвал өгдөгөө манай хүндэт тайлбарлаж Баяр Цэнгэлгүй 2 анх одоо бий болгосон гэж ингэж ярьдаг. Тэгээд Батин шинэ бүтээлийн одоо гэрчлэгийг авч ирсэн юм төгт. Тэгээ энэ бол одоо нэг хэсэг алдаг оног явж байгаа зогссон байсныг Монголын үндэсний бүхий холбоо байгуулагдаад Ангаах ухааны их сургуулийн зааланд манай тэргүүлэгч шин давгсруу арслан төшөглөөд энэ барилдааныг явуулаад бүр Ангаахын барилдаан гэдэг нэртэй боллоо явж исэн барилд. Одоо бол бүр энэ барилдаан бол телевизээр одоо шууд дамжуулдаг юм. Тэгээд одоо бүгчүүдийн барилдааны ур чадвар амжилтанд бол тодорхой нөлөөлж чадсан юм барилдаан болоод энэ аймаг зэргийн цолтой бүгчүүдийн барилдаанд амжилттай барилдаж одоо төрүүлж үзүүрэл шүүгийн дүр төрсэн бүгчүүдээс улсын наадмын төрөө үзүүрт хүртэлх ийм амжилтыг үзүүлээд эхэлж байна. Халагч хэрэг компани нэрэмжит хэвийн боомны баярцруулсан өчид 250 зэрэг бүхийн барилдааны зүүн талын тэрэг Магнат аймгийн урд сарсан Бачлуун баруун талын тэрэг Магнат аймгийн урд сарсан Мөнгөнбаатар зүүнний дагуур Магнат аймгийн урд сарсан Алтан уяг барууны дагуур Магнат аймгийн урд сарсан Шинэвэр аймгийн урд сарсан Ган толго тэргүүтэй аймгийн Арслангууд барилдаанд хэлбэрт гараад ирсэн учраас хөөдөөгөө зогсцооч байна. За хоёрдугаарх нэг бий болгосон барилдаан бол нийтийн Монгол бүхийн барилдаан гэж бөхөргчээлдгүй ирчүүдийн дунд одоо бөхөр үндэсний бөхөөрөө барилдах энэ гिचээлэг сонирхолтой залуучуудыг өргөн хамруулах зорилготой нийтийн Монгол бүхийн барилдаан гэдэг зүйлийг үүсгэн бий болгосныг бол манай телевиз үзэгчид сайн мэдж байгаа. Тэгээ Монголын үндэсний бүхий холбоо бол энэ 5 сурал барилдааныхаа хүрээнд энэ нийтийн Монгол бүхийн барилдааныг улирал болгон барилдуулж байгаа. Дээрээс нь байгууллагууд одоо бас нийтийн Монгол бүхийн барилдаанаа барилдуулаад аваргаан шалгаруулдаг ийм байгууллагууд маш олон боллоо шүү дээ. Өнөөдөр анх удаага бөхөөрмөд барилдаж байна. Сэтгэл маш өндөр байна. Аранга аймгийн Хашаа замаас 2012 оны 1-р сард татагдаж ирсэн.
1-р ээлжир татагдаж ирсэн. 5 сард. Одоо халагдаад 3 сар болтой тийм. Булган аймгийн хангалсан бас ирсэн. За 10 сард ирсэн. Шинэ зэрэг. Монгол бүхэр барилж байгаадаг бахархалтай байна. Анхудаа бүхэргэнд барилж. За сумын цолтон залуу хөгжүүдийн барилдаан гэж бол дагнсан юм барилдаг байгаагүй. Энийг Монголын үндэсний хүүхийн холбоо бий болгоод одоо бид бол маш олон залуучууд бий барилдуулж байгаа учраас бол цагаан хэмнэх үүднээс одоо бүртгэлээрээ 512 хүүхийг хязгаарлаж барилдуулж шүү. Тэгэхгүй бол одоо 600, 700, 800 бүх барилдах ийм маягтай болж ирж. За тэгээд энэ сумын цолтон залуу хөгжүүдийн барилдаанаас бол аймгийн цолтнууд, улмаар улсын цолтнууд болж игнээ нөсөж байна. Тэр одоо сумын цолтнуудын барилдаанд олон одоо барилдаж төрүүлж үзүүлж байгаа энэ залуучууд бол заалны хөхийн барилдаанд одоо улсын цолтнуудыг айлгаж эхэлж байна. Энэ ур чадварт нөлөөлж байгаа сургалтын чанартай томоохон барилдаан болж чадлаа. Одоо бүхий холбооноос сумын заануудын барилдааныг одоо сар болгон дангаараа зохион байгуулад ингэж явуулж байгаа залуу хойч үеийн бөхчүүл их сайн нөлөө үзүүлж байгаа. Би ч гэсэн нодлон сумын зан байхдаа сумын зан цолтонгуудын барилдаанд сайн барилдаж төрүүлж үзүүлж их сайн барилдсны үр дүнд хавар болсон цэргийн наадамд цэргийн начин зал авсан. Тэгээ одоо цаашдаа бэлтгэл сургалтаа сайн хийгээд одоо цолоо олон их сайн барилдана. За үндэсний бүхийн сорилго барилдаан гэдгийг бий болгосон. Хуучин бол яг үндэсний бүхийн улсын авраг шалгаруулах барилдаан гэдэг оны одоо тэргүүн шалгаруулах ийм барилдаанууд бол 1950-аад оны сүүлч үеэс эхэлж явсан ийм барилдааныг Монголын үндэсний бүхийн холбоо бол одоо үндэсний бүхийн сорилго барилдаан гэж ингэж явуулж эхлээд энэ бол 2000 он хүртэл үргэлжилсэн ийм учиртай юм. За өндөр чансаатай хөгжүүдийн даваа үнэлэх барилдаан гэдгийг бол шинээр бий болгож байлаа. Бөхчүүдийн чансаа бодож чансаагаар нь бөхчүүдийг одоо гаргаж тавьдаг болсноос эхлээд энэ одоо яг өндөр чансаатай шилдэг бөхчүүдийн хооронд одоо ямар хуу дулаан өрсөлдөөн бий болох нь гэдгийг сорих үүднээс бол энэ өндөр чансаатай хөгжүүдийн даваа үнэлэх барилдаан гэдгийг бол бий болгож энэ барилдаанаа дагуулж бүхий барилдааныг цаг хугацаатай болгож ирсэн тийм үү. Тэгээд энэ бол маш хүргөөж өгч олон одоо шилдэг хөгчүүд хоорондоо барилдаж тэдний ур чадвар нь одоо өсч тэгээ энэ үеэс бол ёстой нөгөө 6 залуу зааны гэж яриад байгаа энэ одоо үе чинь оргил үе юм байна шүү дээ. Тий. Тэр барилдаж ирэх сайхан барилдаан болдог байсан шүү дээ. Одоо яг л одоо чансаагаараа үнэхээр одоо дээгүүр ихний одоо 16 8 юу гэдгийг тэгээд тэр чинь 2 групп 32 бөр гэж ордог байсан баг тий. Үнэхээр л одоо яг л одоо эд барилж байгаа тэр сайн барилж байгаа сайн цолтой цолгүй бөхчүүд бүгд л хоорондоо тойргоор барилдаж байсан тэр одоо мундаг том стадион сансаа өндөр бөхчүүдийн барилдаа болдог байсан да тий. За дөрвөн уулын гişиг барилдаан гэдгийг бол бас одоо бүхий холбоо шинээр бий болголоо. Дээр үед бол одоо даншиг наадамтай зэрэгцээд уул тайлгын наадам буюу бидний одоо ард түмний хэлцэнч нар бол 10 засгийн наадам гэдэг ийм одоо 2 дахь том барилдаа явж ясны оронд бид нар бол энэ цагаан сарын барилдаантайгаа дүүцхүүц жилдээ одоо 4 барилдаан буюу тэгш тоотой сард явуулж явах ийм барилдааныг шинээр бий болгосон. Ингээд 4 уулын гişиг барилдаан бол үнэхээр цагаан сарын барилдааны энтэй өрсөлдөөн ширүүн босго өндөртэй ийм сайхан барилдаа үзэгчд ч хүссэн хүлээдэг бөхчүүд хүссэн хүлээдэг ийм барилдаан болж чадсан. Эрхэм хүндэт үзэгчдээ Баян зүрх уулын гişиг улс аймгийн алдар цолтой өшөд 256 бүхийн барилдааны 3-ын даваа гэлээ. 3-ын давааны цонтын тэрэг омагнад Монгол улсын ирсэн ган уяг баруун тэрэг омагнад Монгол улсын ирсэн аз жаргал нар магналан бүхийн барилдааны 3-ын даваа гэлж байна. За би бол өөрөө уул усаа их шүтдэг. Улсыг их шүтдэг, уулыг их шүтдэг. Тэр нь одоо энэ мундаг сайхан дөрөв хайрхны донд байдаг манай нийслэлт. Энэ дөрөв ууландаа ингэж хүндэтгэл үзүүлнэ гэдэг нь бол өөрөө маш чухал. Тэгээд ч энэ бол одоо 10 засгийн үеийн улбаатай наадам. Энийг сэргээсэн нь бол маш зөв. За мөн нутгаан дурсгана гэдэг барилдааныг бол бид бас шинээр зохион байгууллаа. Энэ үндсэндээ бол бид бол эхэндээ бол энэ бол үндэсний бүхий лигийн барилда, лиг хэлбэрийн барилдаа гэж ингэж одоо нэрлэж байсан. Тэгээд энэ бол 2 дахь удаага зохиогдчиход байгааг бол манай телевиз үзэгчдэд надаар хэлүүлэхгүй сайн мэдж байгаа. За 2 дугаарт нь бол одоо нийслэл Улаанбаатар хотод бөхчүүд төвлөрөөд бэлтгэл сургууль аягээд
байгаагийн гадна бас хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа бүхчүүдийн бас орхигдоод байгаа тал байна уу гэж үзээд бид бол хөдөөгийн хүчтэн гэдэг энэ барилдааныг үүсгэлээ. Тэгэхээр яг хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа нийслэл Улаанбаатар хотод тэр булга орж ирэх боломжгүй хүчүүдийг дор чадварыг ахиулах, тэгээд тэдний нэр хүндийг өсгөх, хоорондоо одоо туршлага солилцох, аль аймгийн бүхэн хөгжил сайн байна уу гэдгийг бол яг бодит амьдрал дээр нь ямар байна уу гэдгийг бол харуулах үүднээс бид энэ хөдөөгийн хүчтэн гэдэг барилдааныг жил бүр зохион байгуулж хэвшиж байна. Сүүлийн 3 жил одоо энэ барилдаа явуулаа. За бас нэг шинэлэг хэлбэрийн барилдаан бол бид бизнес барилдаан гэдэг барилдааныг бий болгосон. 3 талаас аваад бүгчүүд нь бол тойр цугтахгүй тул зөксөхгүйгээр шудраг шуурхай барилдъя гэсэн үрээд. Үзэгчд нь бол одоо сайхан барилдаа үзэж сэтгэлийн цэнгэл идлээ, бооцоо тавьж мөнгө хожиё гэсэн үрээд. За асуулууд нь бол шудраг шуурхай одоо ирэмгийн ажил яа гэсэн юм урандаар ажилдаг. Бизнес барилдаанд барилжсан. Тэгээд бизнес барилдаан бол одоо нөгөө ам аавна гэж байдгүй. Оноолтоор нэгэн давнаас хулаал ерөөсөө яг 90 оноолтоор барилдаг. Тэгээд 5 минутын дотор одоо нөгөө дачгантал барилдаж яаны янч гэдэг үлээ. Тэгээд тэр нь бол их онцлог. Тэгэл яг 5 минут гал нөгөө цан дугуурын гутал ерөөсөө хоёр талаасаа дайраал ерөөсөө зорьсон бодсон бүх юмаа хийгээл 5 минутанда ирнэл дийлэнх нь бол одоо дуусгачих гад байдаг. Тэрнгээрээ бас үзэгчдийг бас их татдаг барилдаан болов уу гэж боддог. Зүгээр барилдаан л гэж бодож. Бүхчүүдийг одоо бас нөгөө зогсоод барьц сонгодог, маас нэмэхэд одоо удаашраад байгаа тэрнтэй бас энэ барилдааныг оруулаад ирэх юм бол бас арай өөр болох юм болов уу гэж бас бодож байгаа. Хоорондоо таардгүй, бие биенийг амлж авдаггүй хүчүүд бол магадгүй энэ оноолтоор хоорондоо таарч барилдах ийм магадaltaй. Тэгээд одоо цагийн хугацааны хувьд бол түргэн шуурхай болдог. Ийм барилдаан бол үзэгчдийн талархлыг хүлээдэг. Тэгээд тэнцвүүхэн бүхчүүдийн хооронд үзэгчд нь бооцоо тавьдаг ийм одоо сонирхолтой барилдааныг бол бид бий болгосон байна. За мөн одоо цол цолны хүндэтгэлийн барилдааныг бол бид бий болголоо. Өмнө нь бол яг хөө нэрмжит барилдаанууд гээд ингээд явдаг байсан. Бас л бүхий холбоо үүсгэн бий болгоод аваргуудын нэрмжит барилдаан, Монгол улсын начингуудын нэрмжит барилдаан гэл ингээд явж ихсэн заануудын нэрмжит барилдаан гэдэг. Дээрээс нь бол бид ерөөсөө энийг Монгол өвхийн одоо сайхан цолнуудыг бол бид жил болгон үзэгчдэд мэдрүүлж явах юм байна. Тэгээд тэр цолны эзэн болж байгаа энэ цагийн бүхчүүдийн алдаршуулж явах юм байна гэдэг утгаар бол энэ цолны хүндэтгэлийн барилдааныг бий болгосон. Тэгэхээр бол өнөөдөр одоо Монгол улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан, гарцгал цолны хүндэтгэлийн барилдаан, заан цолны хүндэтгэлийн барилдаан, арслан гад цолны хүндэтгэлийн барилдаан, авраг цолны хүндэтгэлийн барилдаан гэдэг ингээ явж байгаа. Тэгэхээр бол үзэгчд энийг бас ялгааг нь бас зөв ойлгосоо гэж бодож байгаа. Цолтонд хүндэтгэл үзүүлэх, цолонд хүндэтгэл үзүүлэх гэдэг бол ялгаатай. Тэр цолны эзэн болж байгаа бүхчүүдэд алдаршуулах. Тэр зөвхөн одоо энэ цагийн үед энэ цолыг эзэмшин барилж байгаа бүхчүүдэд хандсан барилдаан нь бол бид цолтон зориулсан барилдаа. Гэт одоо жишээлбэл Орхон аймагт бол Монгол улсын заан цолтнуудаа авирж аваачаад ингэж барилдуулдаг. Тэрний чөлөө цагт нь бид заан цолны хүндэтгэлийн барилдаан. Тэр одоо долоод авж явдаг тэр сайхан цол, тэр заан цолыг бол одоо мэдрүүлэх, хүндэтгэх энэ Монгол өвхийн хүндтэй цол шүү гэдгийг нь бол одоо гаргахын тулд энэ цолны хүндэтгэлийн барилдааныг бий болгож байгаа юм аа. Монгол улсын аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдааны арга хэмжээ эхэлж байгааг та бүхэндээ мэдэгдэж байна. Эрхэм хүндэт үзэгчтэй Монгол улсад нисэх хүчний салбар усаж өгсөн 87 жилийн өмнө зориулсан Монгол улсын аварга цолтой бүгчүүдэд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой өчтөв хэм барилдааны 2-ын даваа хэллээ. За тэгээд энэ одоо барилдаануудыг бий болгосны үндсэн дээр бол бид улирал тутам бүхийн баяр гэж зохион байгуулад тэр бүхийн баярынхаа өрөөнд бол 5 цуврал багц барилдаануудыг зохион байгуулж эхэлж байгаа. За бас энэ чиглэлээр хийсэн томоохон ажлуудын нэг нь бол Монгол өвхүүдийн оноолтыг болоод чансаа бодох компьютерийн тусгай программыг бий болгосон. За Монгол өвхийн шава гэдэг зүйлийг бол сэргээсэн. Одоо мартагдаад байсан нэр томьёонуудыг бол бас сэргээж хэрэгжилж байгаа. Жишээлбэл одоо жудаг гэжмийг бол бид ярьдаг байсан. Тэгвэл одоо Монгол өвхөд бол бүх хүн жудагтай байх хэрэгтэй. Бүхний хүрээнийх ус жудагтай байх хэрэгтэй гэж ингэж ярьж байгаа шүү дээ. За гарын даа гэж үгнүүд байна те. Хөлийн цэц гэдэг үг байна. Эрэмб гэдэг юм ингээд ийм мартагдсан нэр томьёонууд. Тэгээ энэ одоо бүхийн барилдааныг зохион байгуулж байгаа энэ бүрэлдэхүүнийг бол бид жаягдгийн баг гэж нэрлэнэ ч гэдэг юм ингээд ийм одоо уламжилт сайхан үгнүүдийн сэргээж хэрглэж байгаа юмнууд олон байгаа. За энэ шава дэвэ гэдэг бол ер нь шава гэдэг нь ер нь дээр үед энэ
бүх зүйл өөр нь хийж байсан олон жил байсан юм байлээ л дээ. Тэгээд одоо энэ наадам гэдэг бий болсноос хойш хэсэг тасарсан болсон ч юм уу одоо тэр үеийн одоо мэдэхгүй юм. Тэгээд энэ бүх цэргийн наадам 67 жилийн дараа 92 онд анх зохиогдоход энэ барилдаанаас анх эхэлж энэ шава гэдгийг эхэлж одоо ард түмэнд одоо хүргэж байсан юм одоо түүхэн бол одоо энэс эхэлсэн байгаа миний мэдхээр намайг бүх болсноос хойш бол за тэгээд энэ дэвэ шаваг одоо энэ сандан жимүүд аслангуу одоо энэ бүх цэргийн наадмын өмнө энэ залуу өгчүүлийг цуглуулж энэ ингэж гардаг, ингэж шавдаг, ингэдэг, тэгдэг гэж одоо юу зааж нэг 2-3 хоног нэг заагаад тэгээд энэ бүх цэргийн наадамд анх олон түмний нүдэн дээр одоо энэ дэвэ шаваа гэдэг хийдэг болсон. Тэрнээс хойш одоо уламжил болж энэ улсын их баяр наадам одоо бүх наад барилдаанууд одоо энийг хийж одоо уламжил болоод дээр үеийнхээ уламжлал хэрэгсээр гэж одоо орж энийг одоо үргэлж хийж байгаа. Энэ дэвэ шаваа гэдэг бол ер нь Монгол бүхий ер нь бас сайхан хийвэл ер нь бас эр хүний хэмар сүлд хүч жавхлан ер нь харагдулдаг одоо тийм л дэвэ шаваа байгаа юм. Энэ одоо залуучууд бол зарим сайхан хийж байна. Зарим ч яг одоо домглоод өнгөрж байгаа ч хүн байна. Энийг бол одоо өөр нь цааш нь бол ер нь хийх барилдах залуучууд бол одоо хилж захад бол ер нь бас нэг өөрийнхөө сүр жавхлан харагдвал гоё хийх одоо өрсөлдөх шүнээ одоо айлгах эжнэgal дэв шавна гэдэг чинь ер нь бас л өрсөлдөгч бүхэн айлгах маягийн юм болж одоо нэг хийж одоо нэгд хийж хоёрт бие халаалт болгож одоо хийж байдаг юм болов уу гэж би бодож одоо явдгийн дээр үеийн бүх зүйлийг харж байгаа тэр одоо гадар гарч байгаа гүйж харайж байгаа интернет хүртлээ дарах нь бас аймаар улсууд байсан шиг би нэг тэгж айлга сүрдүүлдэг одоо байсан юм болов уу гэж би бодож идэгий. За дараа нь бол бид энэ бүхний барилдааны хуваар гэдгийг нэг бол бий болголоо. Тэгэхээр бол бид энийг 2007 оноос эхэлсэн гэж жил болгоо энэ барилдааны хуваарийг баталж гаргаад наадмаас наадмын хооронд барилдааны хуваарийг цол цолныхоо ангиллаар улс аймгийн цолтой өгчүүдийн барилдаа, аймаг цэргийн цолтой өгчүүдийн барилдаа, өсвөр болоод нийтийн Монгол бүхний барилдаа, сумын цолтнуудын барилдаа ингээд ангил тосврээр нь гаргаад ингээд дараа жилийн наадам хүртэл энэ хуваараа одоо мөрдөж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бол үзэгчдийн тухайд ч гэсэн хүндэтгэлтэй. Ягаад гэвэл одоо ажил төрлөختтэй болсон тийм ээ. Ийм улсууд чинь за би ямар барилдааны үзэх үү, хэдэнд ямар барилдаан байна уу гэдгээ эндээсээ харж агаад за ингээд сонгоод үзэх боломжтой бүгдийг үзсэн ч болно дээ. А бүгчүүд бол бас за улсын цолтой өгчүүдийн барилдаа 2 сард бол ийм барилдаан байгаа гэд энэндээ тааруулж бэлтгэл сургуулиа хийдэг. Цаг ажил төрлөөн зохицуулдаг. Тэгэхээр бол ийм хуваар гаргаснаар бол яг одоо улс аймгийн цолтой өгчүүдийн барилдаан тэд удаа болно, тэдний өдөр болно гэдэг нь ингээд наривч таарч байгаа ч бол бүх ажиллагаанд төлөвлөлт дөхөн болсон байгаамаа. За ингээд Цогтбаатар маань үндэсний бүхний барилдааны шинжилт хөгжлөлтийн талаар дэлгэрэнгүй сайхан ярьлаа. За манай нэвтрүүлэг бол цаашаа үргэлжлэн Монгол өхөд бол хийсэн Монгол өхгийн хөгжлийн төлөө хийсэн зүйл одоо хийх гэж байгаа зүйл Монгол өхгийн бодлогод юу баримтлах вэ гэдэг талаар цаашаа дөрвөлжлөх юм аа. Өнөөдөр хүртэл бидний хийсэн ажил Монгол өхгийн суур асуудлуудыг шийдсэн. Одоо Монгол өхөд хүмүүсийн сонирхож байгаа 4 асуудал бий. Нэгдүгээр нь найраа, хоёр дахь нь допинг, гурав дахь нь олон барилдаан хийж цол олгох хэсэг асуудал. Дөрөвд нь Монгол өхийг олон улсын бүх болгох уу үгүй юу гэдэг ийм 4 асуудал байгаа. Одоо бид нартай санал солилцох хүмүүс худлаа гүтгэлгийг хэлэх биш энэ 4 асуудал дээр санал солилцоосоо гэж хүсэж байна.